эмнэлэг маань одоо 2005 онд үйл ажиллагаагаа амбулаторийн хэлбэрээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр эхэлж байсан бол 2005 оноос төгсгөлд ортой сэтгцийн нөхөн сэргийг клиник сувлал болж өргөгдсөн байгаа. Тэгэхээр энэ маань одоо ямар үед төгсөн эмнэлэг үүсгэн байгуулагдсан бэ гэвэл нийгмийн шилжилтийн дараагаар хүн болгон одоо сэтгцийн тулгамдсан асуудалд өртөх, стресс өртөх, за мөн архины хэрэглээний одоо боловсрал мэдлэг интерес хамаарад архины асуудал маш их тулгамдж байсан учраас тусламж үйлчилгээг сэтгцийн тулгамдсан асуудалтай хүмүүст сонгомлоор одоо хүргэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байсан. За 2009 онд дотрийн нэмэлт чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Яагад вэ гэвэл аль ч асуудал өнөөдөр нийгмийн одоо хувьд оюун санааны эмчилгээ гэдэг юмыг дэлхийн нийтээр одоо илүү анхаарч эхэлсэн. Хуучин бол манай ангаах ухаанд бие махбодын эрүүл мэнд гэдэг тал руу илүү төлхөө анхаарч ирсэн учраас тухайн хүний зөвхөн биеийг нэмчилдэг сэтгэл зүйрөө одоо ханддаггүй байсан. Тийм учраас манай эмнэлэг бол хамгийн анхны одоо сэтгцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлдэг ортой хувийн эмнэлэг байгаа гэдгээрээ одоо давуутай юм аа. Тэгэд манад бол бүхэл бүтэн эм сэтгэл зүйч, сувилагч гэсэн баг ажилдаг. Нийгмийн шилжилтийн дараагаар одоо гэр бүл болгонд гэдэг юм уу хүн айл болгоны өмнө тулгамдсан нэг асуудал бол архины асуудал байгаад байгаа. Тэгэхээр энэ архины асуудлыг бид нар одоо шийдвэрлэж туслахын тулд хэвтүүлэн эмчлэх явцдаа өөрөөр хэлбэл хордлого тайлж дотор эрхтний нэмчлэх явцдаа оюун санаа сэтгэл зүйн эмчилгээг бол төлхөө анхаарч ирсэн. Ингээд сэтгэл зүйн эмчилгээг явуулж ирсний үр дүнд хүмүүсийн архинд хандах хандлага одоо харьцангуй дээшилж нийт одоо Монголын маань масс тэр чигээрээ би бол архины асуудалтай болоод ах шиг байна. Энэ бол арай хэтрүүлэн хэрэглээ болоод ах шиг байна. Айгуул энэ өвчин юм шиг байна, өвчлөлтсөн юм шиг байна гэдгээ хүн болгонд дорноо мэдрээд тусламж үйлчилгээ авахыг маш их зорж байгаа. За нөгөө талаасаа энэ нийгмийн шилжилт хөдөлгөөн одоо хувийн хөвшлийн байгууллагуудыг ажилуулж эхэлснээс хойш одоо цаг нар амралт ажлын дэглэм маш их зөрчигдөж эхэлсэн. Энтэй холбоотой хүмүүс ядаргаанд орох, стресст орох, сэтгэл зүйн одоо бас хямралд өртөх ийм асуудлууд тулгамдж байгаа. Тийм болохоор невроз мэдрэлийн ядаргаа, стрессийн дараах одоо гэмтлийн эмгэг, стрессийн дараах сэтгэл готрол, сэтгэл түгшил, айдас, за мөн сэтгцийн зарим өвчлөлүүдийг бид нар бас авч хэвтүүлэн эмчилдэг байгаа. За дотрийн чиглэлээр болохоор зэрэг психосоматик өвчтөй хүмүүсүүдэд илүүтэй тусламж үйлчилгээг бид нар үзүүлж байна. Психосоматик гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл стрессийн дараах бие махбодын хэлбэрээр илэрдэг биеийн эмгэгүүдийг эмчилж байгаа. Ийм учраас манайх одоо бас дотрийн болон мэдрэлийн гэсэн одоо тусламж үйлчилгээг үзүүлдэг. За мөн бие даасан дотрийн өвчин эмгэгүүдийг одоо хэвтүүлэн эмчилж байгаа. Үүнд ялангуяа ходоод гидсний өвчлөлүүд, элэг, нойр булчирхай, за бөөр, давсагны өрөслүүд одоо голчлон ирж эмчлүүлж байна. За мэдрэлийн чиглэлээр бүх төрлийн толгой өвдөлтүүд, за нуруу нугасны өвдөлтүүд, эсвэл одоо тархины гэмтлийн дараах нойрны болон сэтгэл санааны хямралууд, цус харвалтын дараах сэтгэл санааны хямралууд, за мөн нойрны эмгэгүүд гих мэтчлэн одоо мэдрэлийн чиглэлээр одоо өөрчлөлтүүдийг бид нар бас хэвтүүлэн эмчилж байгаа. За бид одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээг гэр бүл болоод нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээг явуулж байгаа бөгөөд хэвтэж эмчлүүлж байгаа бүх хүмүүс маань сэтгэл зүйн эмчилгээний одоо тусламжийг авах боломжтой авдаг. Сэтгэл зүйч эмч сувилагч гэсэн багаар одоо ажил маань явагддаг байгаа гэдгийг одоо та бүхэнд хэлэхэд таатай байна.